Хурал эхэлж байна. Хурал эхлэхээс өмнөх өдрүүдэд одоо бас тийм амаргүй нөхцөл байдал байсан гэдгийг бид нэр хаанаа л одоо ойлгож байгаа, хүлээн зөвшөөрч байгаа. Хурал одоо харьцангуй бас их дэвийг олсон бас хоорондоо үл ойлголцож байсан нөхдүүд маань намынхаа олон түмэнд дотоод одоо бодол санаагаа илэрхийлсэн хүмүүс бас одоо зөв зүйтэй талаас нь ойлгосон ийм бас их одоо тийм эвлэрэл нэгдлийн ийм хурал болох нэ гэж мэдрэгдэж байна. Та намын дарга байхдаа их хурлын даргаас хамт хийжсэн. Ер нь ингэхэд хэр одоо зөрчилтөнтэй байдаг энэ хоёр албан тушаалыг зэрэг ашиглах. Намайг намын дарга Google улсын хурлын даргаар ажиллаж байхад манай намын дүрмэнд хэрвээ нам одоо сонгуульд ялалт байгуулвал намын даргад ерөнхий сайд байж болно гэсэн ийм дүрмтэй байсан. Болно гэсэн ийм дүрмтэй байсан учраас би бол яг хоо аливаа асуудлын тухайн цаг үеийнхэн асуудлаар л одоо шийдэгддэг. Тухайн цаг үед бол бас санхүүгийн нэлээд тийм хүндрэлтэй байдал бол дэлхийн нийтэд одоо бий болж Монголын эдийн засаг бүр хасах руу орж би одоо ерөнхий сайд хийснээс бас сангийн сайд хийжсэн орон нутгийн амжилт амьдрал мэддэг эдийн засгийн бас өндөр боловсролтой хүн ерөнхий сайд хийвэл энэ хямралт байдлаас түргэн гарах нь зөв юм байна гэж бодож би өөрөө их хурлын дарга болж тэгээд одоо сангийн сайдаар ажиллаж байсан, аймгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэтийг ерөнхий сайд болгож тэр хямралаас түргэн гаргах, эдийн засгаас сэргээх энэ чиглэлээр одоо бас мэрэгжлийн одоо бас гол барьж ингэж одоо томилж байсан. Дөрмөн журмын хувьд бол болцоо байсан. Одоо бол 30 дугаар их хурлаас батлсан намын дөрмөнд бол намын дарга ерөнхий сайд байна гэд баталчихсан байж болно биш байна гэж гисэн. Тэгэхээр энэ удаагийн их хурл бол бас энэ дөрмийн зохицуулалтанд анхаарч үзэх байлгүй дээ. Амьдрал бас янз янз л одоо байх юм байна шүү дээ. Тийм учраас албаа өгж байгаа оюун эрдэнэ амар асгалан нарын үйл хийгийг юу гэж дүгнэж байна? Яг хөө манай намын амьдралын хувьд бол одоо бас ингээд сүүлийн 9 жил бид засгийн төрийн эхийг барьсан ийм одоо цаг хугацаа боллоо. Энэ 9 жилийн эхний 3 жилд нь бол яг хөө би их хурлын даргаар ажиллаж байсан. Ямар ч байсан тухайн тэр одоо 12 оны 12 оноос эхэлтэй 16 онд бий болсон байсан тэр улсын эдийн засгийн одоо хүндрэл бэрхшээл бол даван туулсан. За тэгээд энэ нөхдүүд маань бол бас энэ эдийн засгаа өөдөн татах томоохон төслүүдийг хэрэгжүүлж тэгээд улс орныхоо одоо энэ урагшлах эдийн засгаа дээшлүүлэх ажилд нэмэр болгоё гэж нэлээд хичээж чармааж одоо ажиллаа. Гэр харамсалтай нь бол бас энэ их хурлын өмнө манай одоо өмнөх баг хурлууд дээр бол нэг хоорондоо бас нэг нөхдүүд маань нэг эв зүг олсонгүй энэ байдал нь одоо төр засгийн ажилч нөлөөллөө намын одоо жирийн гишүүдийн санаа бодолд ч бас тодорхой ийм үл итгэх байдлуудыг ч одоо бий болголоо. Гэхдээ өнөө маргааш энэ хурал сайхан болвол манай нам бол нэгдээд нэгтраад ингээд цаашаа явуучих ийм одоо чадвартай, ийм хариуцлагатай намаа гэж бодож байна. Таныг албан тушаалаас одоо унгахад хамгийн их үр гүйцэтгэсэн хүн бол намын дарга байсан оюун эрдэнэ. Одоо та хоёр ихтэй найзтай юм байгаа юу? Танаас уучлах зүйл юм байдаг. Гэхдээ намын дарга байсан улсууд ч одоо уулзаж очирлгүй яах вэ энэ. Юуг нь одоо уучлахгүй гадаах те улс төр бол одоо улс төр хэрвээ хэн нэгнийгээ татаж унгаасныг уучлахгүй ёстой гэд ингэж байх юм бол би бол одоо 2006 онд элбэгдэр ерөнхий сайдыг татаж унгааж ил байлаа. 2015 онд Алтан уяг ерөнхий сайдыг татаж унгааж ил байлаа. Би тэгээд одоо ямар тэднэрээс уучлалт гуйх ёстой болох юм уу? Тийм биш шүү дээ. Тий, сөрөг хүчин. Гэхдээ яг хуу сөрөг хүчнээ унгаах тухайн үед бол бас л одоо үнэхээр л хариуцлага тооцохоос өөр аргагүй л нөхцөл байдлууд үүсээл энэ ажлуудыг бол хийж ирсэн ш. Тэрнээс заавал сөрөг хүчин гээл одоо татаж унгааж яадаг тийм зүйл бол байх. Намын даргад нэр дэвш хурцлын талаар та юу гэж бодож байна? Тэр одоо чадамжтай дарга байж чадах болов. Ер нь боломжтой байхаа гэж бодож байна. Ягаад гэвэл 2012-оос 2016 он бол манай намын амьдралын хувьд бол тийм амаргүй нэг 4 жил байлаа. Бид цөнх болсон, орон нутагт цөнх болсон, олон нөхдүүд маань ажил төрөлгүй болсон. Ийм үед би намын дарга хийж байлаа. Тэр үед учрал хотын намын хорооны улс төрийн ажилтнаар ажиллаж одоо цөнх болсон намын улс төрийн үйл ажиллагаа голонд Улаанбаатар хотод л одоо их явагддаг байлаа. Чагсаал, Цуглаан одоо ингээд эрх баригч нарт одоо бас шаардлага юм өргөл энэ бүгдэд бол одоо учрал хотын намын хорооны улс төрийн ажилтны хувьд бол гар буй оролцож тэр доогуур байдаг ажлуудыг гардан зохион байгуулж байсан одоо ийм хүн энэ бол одоо бас бараг 10 жилийн өмнө тэгээд тэр үед ийм одоо улс төрийн ажлын одоо тэр хар буруу гэлгүй ингээд гардаж хийж ажил амьдралыг бас сурч сургамж авч ирсэн ийм хүн өнөөдөр одоо ингээд 10 жилийн дараа
улсын одоо тэргуун шадар сайд болтлоо одоо бас өссөн дэвжсэн байна. Тэгэхээр энэ бол намын даргаыг хийх бүрэн боломжтой. Баярлалаа.